Сүхбаатар аймгийн бага боловсролын зөвлөх зэрэгтэй багш нарын мэргэжлийн үйлчлийн бүлгүүл 2023 оноос эхлээд үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулж байна. Мэргэжлийн үйлчлийн бүлгийн чиглүүлэгч багшаар бол боловсролын газрын арга зүйч Ариун Цэцэг, бүлгийн ахлагчаар бол Сүхбаатар аймгийн 4-р сургуулийн сургалтын менежер Алтан Сууд, бүлгийн гишүүнээр Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш Уран Туяа, бүлгийн гишүүнээр Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш Тунгалаг, бүлгийн гишүүнээр Сүхбаатар аймгийн 4-р сургуулийн бага ангийн багш Үлзий сайхан нар хамтран ажилладаг. Бидний тулгымдсан асуудал бол сургууль суурьсан үнэлгээний бага боловсролын Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэл бол 57.3% байсан. Дараагийн асуудал бол 2022 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээний Сүхбаатар аймгийн бага боловсролын сурагчдын Монгол хэл бичгийн шалгалтын гүйцэтгэл бол 51% байсан. Дараагийн асуудал нь бол гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээс харахад сурагчдын унших, ойлгох чадвар бол ойлгосноо харуулах чадвар бол хангалтгүй байсан. Боловсролын газраас авсан хүндлэгийн үнэлгээгээр сурагчдын өгүүлбэртэй бодох чадвар, бусад чадвараас хамгийн доогуур байгаа нь ойлгон унших чадвар хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж бид нар энэ дөрвөн асуудлыг авч үзсэн байгаа. Бага боловсролын монгол хэл унших чадварын хичээлийн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, басан сайжруулахад багшид дэмжлэг үзүүлэх, ээлжид хичээлийн чанарыг сайжруулах, явцын үнэлгээг үр дүнтэй хийх замаар сурагчдын зөв хурдан ойлгон унших чадварыг хөгжүүлнэ гэсэн ийм зорилгыг бол бид нар авч үзсэн. Үр дүнгээвэл ямар хэлбэрээр хуваалцах вэ гэхээр зөвлөн туслах үйл ажиллагаа, сайн дуршлах үйл ажиллагааны зөвлөгөөн хэлэлцүүлэг, багшийг хөгжүүлэх, хөгжих үйл ажиллагаа, онцлог болон акцийн үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах, нэг хичээлийн төлөвлөлтийн уралдаан гэсэн ийм хэлбэрүүдээр зохион байгуулагдана. Хүрх үр дүн гэхлээр монгол хэлний ших хөтөлбөрийн сантай болон 5-аас доошгүй сургалт зөвлөгөө хэлэлцүүлэг зохион байгуулж багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэн харилцан туршлага судлан сурагчдын хурдан унших чадварыг гүйцэтгэл нь 86-аас доошгүй болно. Сурагчдын ойлгон унших чадварыг гүйцэтгэл нь 72%-аас доошгүй болно. Багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлнэ, хичээл сургалтын үр дүнг үнэлэх, үнэлгээний шалгуурыг хэрэглэх, явцын үнэлгээний хэлбэрүүдийг турших, хэрэглэх, үр дүнгээ хуваалцах гэсэн ийм үр дүнд хүрнэ гэж бид нар үзэж байна. Унших сэтгэлийн хөгжийн үйл ажиллагаа бол 2022-оос 23 оны хичээлийн жилээс эхлэн бол 3 үе шаттай бид нар зохион байгуулсан. Сүхбаатар аймгийн хэмжээний МАС-ын энэ уралдаанд бол аймгийн 16 сургуулийн 2-оос 5 дугаар ангийн 184 бүлгийн давхарцсан тоогоор 16,493 суралцагчид хамрагдсан. Үнэлгээний сэдвийг бол зөвлөх багш Алтан Сууд, Уран Туяа, Үлзий сайхан, Тунгалаг нар удирдамжинд заасан блюпринтийн дагуу боловсруулад шалгалтын материал, дүн шинжилгээний анализийн тэгээд сургууль анги бүлэг бүрээр нь зөвлөмж боловсруулан хүргэж үр дүн бид нар нэгтгэн ингэж ажиллаж байна. Ойлгон унших чадварын даалгаврын гүйцэтгэлийн хувь гарааны үнэлгээгээс 7.9%-аар бол өссөн байна. Уншлагын хурд бол гарааны үнэлгээнээс 8.145%-аар бас өссөн үзүүлэлттэй байгаа. Зөвлөх зэрэгтэй багш мэргэжлийн үйлчлийн бүлгүүд Сүхбаатар аймгийн 12 сургууль зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж бага боловсролын 137 багшийн хичээл суугаад 10 зөвлөмж өгч хамтдаа суралцаж харилцан туршлагаа солилцсон бид нар бол ажиллаж байгаа. Ажлын байран дээр ямар сургалт хийсэн бэ гэхээр зөвлөх багш Алтан Сууд бол 5 минутын бичгийн ажлаар явцын үнэлгээ хийж сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэх нь хичээл сургалтын үнэлгээний шалгуурыг нэгж ээлжид хичээл ашиглах нь сургалтыг бол 9 удаа 208 багшид хийсэн байгаа. Зөвлөх багш Уран Туяа бол багшийн манлайлал, эцэгтэй ажиллах арга зүй сэдвийн сургалтыг 7 удаа 195 багшид хийсэн. Зөвлөх багш Үлзий сайхан бол монгол хэлний хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулах арга зүй сэдвт сургалтыг бол 3 удаа 114 багшид хийсэн байна. Гэж багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлсэн байна. Сайн туршлага үйл ажиллагааны зөвлөгөөнийг бол аймгийн боловсрол шинжилгээ ухааны газар зөвлөх зэрэгтэй багш мэргэжлийн үйлчлийн бүлэгтэй хамтраад бид нар 2023 оны 6 сарын 2-нд бага ангийн сурагчдын унших
тоо бодох чадварыг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнд аймгийн 16 сургуулийн 16 сайн туршлага үгээн дэлгэрүүлж сайн туршлагаа хуваалцсан. Мөн зөвлөх зэрэгтэй багш Алтан сууд Бурантуяа үлзий сайхан зочин багшаар өргөдөн мөн сайн туршлагаа бас багш нарт түгээн дэлгэрүүлсэн байгаа. Нэг хичээлийн хөтөлбөрийн уралдааныг бид нар 3 өшөлтөд бас зохион байгуулсан. За нэгдүгээр шатанд нь Сүхбаатарын аймгийн ерөнхий боловсролын 16 сургуулийн бага ангийн 228 багш оролцож хамрагдсан. Хоёрдугаар шатанд нь 16 сургуулийн 22 хөтөлбөр ирсэн байгаа. За гуравдугаар шатанд нь 10 шилдэг хөтөлбөр шалгарч жишээ хөтөлбөрийн ийм үзэсгэлэн гаргаж багш нарын бас туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байна. За унших сэтгэл хүчийн ойлгон унших чадвар бол 2 туудаа 2024 онд зохиогдсон. За тэгээд үүнд үр дүнгийн хэлэлцүүлэг зөвлөгөөний амжилттай хөтлөн явуулж байгаа шилдэгүүдэд шагнаж бас урамшуулсан байгаа. За 1-р ангийн 46 бүлгийн 1379 суралцагч, 2-р ангийн 49 бүлгийн 1399 суралцагч, 3-р ангийн 49 бүлгийн 1351 суралцагч, 4-р ангийн 50 бүлгийн 1699 суралцагч, 5-р ангийн 44 бүлгийн 1318 суралцагч, давхарсан тоогоор бол 17903 суралцагч буюу нийт суралцагчдын 95.7% нь хамрагдаж 1-р анги 70%, 2-р анги 68%, 3-р анги 60%, 4-р анги 65%, 5-р анги 62% үнэлэгдсэн гарааны үнэлгээгээс 10%-аар агсан байна. Энэ нь сурагчдын уншаад ойлгох, өөрийн санаагаа илэрхийлэн бичих чадвар, унших чадвартууд маш их ахиц гарсан илт байна. За бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх хэлэлцүүлэг 2024 оны 6 сарын 10-нд бид нар зохион байгуулсан. За үүнд 6 сургуулийн 54 багш хамрагдаж өөрийн сайн туршлага арга зүйгээ хуваалцсан. Цаашид эрхэн ажиллах талаараа бас санал бодлоо хуваалцсан бид нар хамтран ажилласан байгаа. За зөвлөх үйл ажиллагаа бол Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын Сүхбаатар сум ерөнхий боловсролын сургуулиуд буюу Сүхбаатар сум, Өвшин ширээ сум, Мөнхбаан сум, Түмэн цогц сумдууд бол бид нар ажилласан байгаа. За үүнд үйл ажиллагаанд бага боловсролын багш нарын хичээл суугаад хэлэлцүүлэг хийж багш нарын нэгж ээлжид хичээлийн хөтөлбөр төлөвлөлтийг шинжилж засан сайжруулах талаар зөвлөмжийг өгч ажилласан. За мөн багш нарын хөгжлийг дэмжих сургалт үйл ажиллагааг бол цаашид хэрхэн хамтран ажиллах бай зэрэг хэлэлцүүлгийг хийсэн байгаа. За боловсролын газрын арга зүйч, ариун цэцэг, арга зүйн зөвлөмж, ажлын чиглэл, сургуулийн менежер Алтан суд, явцын үнэлгээнд суйрлан сурагчдын чадварыг дэмжих, багш үлзий сайхан бол нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, багш тунгалаг, багшийн хөгжил, багш урамтын эцэгтэй ажиллах арга зүй сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгч сайн туршлагаа бол түгээн дэлгэрүүлэн ажилласан. За бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх үнэлэх арга зүй сургалт бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэхийн үнэлэх арга зүй сургалтыг бол 2025 оны 3 сарын 24-нд зохион байгууллаа. Сургалтанд 15 сургуулийн 54 багш хамрагдсан. Сургалтын дараа бол оролцогчдоос санал асуулга авч сургалтын үр дүнд үнэлгээ хийж цаашид зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал сэтгэлийг хүлээн авч бид нар хамтран ажилласан. За тэгээд санал сэтгэл ханамжийн судалгаанаас харж үзэхэд бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх үнэлэх арга зүй сургалтын зохион байгуулалтанд таны үнэлгээ гэсэн. Заад нь бол маш сайн гэсэн 97.6%, хангалттай 2.4%, сэтгэл дундуур байхгүй тийхүү байна. За хоёрдугаарт нь бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх үнэлэх арга зүй сургалтыг агуулга арга зүй төх таны үнэлгээ маш сайн гэсэн 82.9%, хангалттай нь 17.1%, сэтгэл дундуур бас байхгүй байна. За тэгээд та зөвлөх багш нараас ямар арга зүйн дэмжлэг тусалцаа хүсэж байна вэ гэсэн байгаа. За тэгээд энэ дээр бол багш нар маань бол 48 багш нь бол заах арга зүй, математикийн хичээл заах арга зүй, сурагчдын унших чадварыг ахиулах, ангийн сурагчтайгаа хэрхэн ажиллах, ангитай ажиллах, за ээлжид хичээлийн төлөвлөлт, нэг хичээлийн төлөвлөлт, өөрсдийн ангидаа хэрэгжүүлдэг сайн туршлага, хүндүтэр агуулга, бодлого бодох,
арга зүй дэмжлэг, хурдан унших, хүүхдтэй ажиллах. За тэгээд сэтгэл зүйн байдал гэдэг янз бүрийн асуудлаар бол ингээд хамтран ажиллахыг бол хүссэн байна. За мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны ахиц хүрсэн үр дүн юу байх вэ гэхээр монгол хэлний улсын шалгалтын гүйцэтгэлийн аймгийн дундчул 81.6% болж өмнөх оноос 6.2%-аар агсан байгаа. За сурагчдын ойлгон унших чадварын гүйцэтгэл гарааны үнэлгээгээс 7.9%-аар хурдан унших чадварын гүйцэтгэл 845%-аар өссөн. За аймгийн хэмжээнд монгол хэлний 16 сайн туршлагын сантай болсон. За жишг 10 шилдэг нэгжих жилийн хөтөлбөртэй болсон байгаа. Хичээл сургалтын үр дүн үнэлэх үнэлгээний шалгуурыг нэгж ээлжлэх жилдээ хэрэглэн явцын үнэлгээг тасралтгүй хийдэг болж болсон байгаа. За аймгийн 12 сургууль зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж бага ангийн багш нарын 75%-тэй хамтран ажиллаж харилцан туршлагаа судалсан байна.